Бид нар хууль батлахтаа сайн. Хууль хэрэгжүүлэхдээ жоохон таарав. 2021 онд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан дотор мэдээллийг хувь хүнийх нь датаг нууж хувиргаж агаад тэгээд нийт тухай залт байгаа. Одоо нөгөөхөө бид нэр хэрэгжилж чадахгүй ингээд цаг алдаад байна. Тэгэхээр энэ нөгөө химэл оюун хөгжихэд маш өнөөдрийн хилцүүлгийн юу шүү дээ. Эхлээд өгөгдөл дараа нь химэл оюун те суурь нь болсон зүйл. Тэгэхээр энийг бид нар одоо энэ шинэ ирч хүчтэй залуучууд салбар ахлаад явж байгаа шинэ засаг бүрдсэн босоохон аль нэг салбарыг ингээд туршилтаар аваад хэрэглэмээр байна. Химэл оюун өөрөө хэдэн жилийн өмнө бид нар нэг л тийм гоё фантаз ирээдүйн юм шиг бодож ирсэн. Одоо энэ чинь хуучирчлаа. Монголд хэрэгжилж байгаа тийм ээ. Бид ч одоо төрийн худалдаа авалтад хэрэгжилж байна. Лавлгаа үйлчилгээнд хэрэгжилж байна. Ангаах ухаан дээр нөгөө график компьютер зургийн дүгнэлт хийх, онцлогоо хийх дээр хэрэгжилж байна. Цаашдаа ер нь боломж бол их байна. Залуучууд маш их эрчтэй ажиллах гээд байна. Тэгэхээр саяны тэр мэдээлэлд нь access өгөх мэдээллийн технологиг дэмжих тухай хууль гээд 24 онд баталсан. Одоо удахгүй жил болох чинь энэ хууль дээр татвараас чөлөөлөх, AI хөгжүүлээд нэвтрүүлсэн бол грант олгох гэх том залтууд байгаа. Тэгээд нөгөө залтууд маань яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дагах нэг журамтай тэр нь гарахгүй удаад байна. Тэр энийг бид нар дахиад ингээд хагас чилмэлгэлгүйгээр шууд энэ нэгдүгээр үйлрэлд авахтаа гаргачмаар байна. Иймэрхүү талын зүйлийг бол бид нар энэ улсын хурал дахь инновац захин бодлогын байнгын орооны гишүүд болоод химэл оюуны лобби бүлгийн гишүүдийн хүрээнд ярилцаад салбарынхаа яамтаа бас ойлголцоо тавих шаардлага тавиад явж байгаа л да. Тэгэхээр ийм гарцсан гой дүрмүүдээ хэрэгжүүлэх нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Урт хугацааны бодлогод уялдуулах тал дээр бол за мэдээж ер нь хүссэн үсээгүй ингээд чинь хэрэглэгдээд явна шүү дээ бүх салбарт те. Тэгэхээр төр хурдан дэмжлэг болох нь бол чухал. Одоо ингээд бид нар нөгөө техник хангамж талаас сервер интернет дээр нь хөрөнгө оруулалт хувийн хвшилтэр болгон чадахгүй. Тэгэхээр төр бол энд бас оролцох зүйтэй эрхчлүүлүүдэд гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө талаа бид нэг анхаарах зүйл төр дээр гол мэдлэг юмыг ингээд хит их зангидах юм бол нөгөө орчин бизнесийн орчин чинь нэг төвлөрөл үүсээд залуучуудын юм авьяас шин технологийн хувьсгал хийх сэтгэлгээнүүд гадна орхигдож болзошгүй. Тэгэхээр бид энэ хоёрыг балансж авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхдээ хит их төвлөрсөн биш. Нөгөө хүмүүсийг бас дэмжиж яаж оролцох вэ гэдэг. Энэ дээр л ер нь бодлого бодох хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. Манай хоёр дахь одоо улсын хурал талаас гэх юм уу төрөөс асуусан байна. Бас л чөлөөтэй хариулт өгч ийн. Өөрөөр хэлэх юм бол хувийн хвшилтэйгээ бас хамтарч ажиллана, нээлттэй явна гэдэг энэ зүйл байнгын дүрдэгж байна. Тэгэхээр энэ бол бас нэг бидний бас бодож үзэх зүйлийн нэг байх гэж бодож